Жүжигчин Роберт Паттинсон Twilight franchise-ийн Эдвардын дүрээр ихэнх хүмүүс мэднэ. This is what I am. 2012 онд Twilight-ийн хамгийн сүүлийн анги нээлттэй хийснээс хойш гэрэл цацардаг цус орогчорол танигдсан тэрээр карьераа маш оновчтой зөв чиглүүлж харанхуйн хүлэг баатар Бэтменээс эхлээд Кристофер Ноланы Tenet, мөн түүний 2026 онд гарах The Odyssey, Бон Жун-хо найруулагчийн тун удахгүй нээлттэй хийх Микки 17 кинонд гол дүрийг бүтээгээд байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Роберт Паттинсон карьераа хэрхэн зөв заалж, тэр хугацаанд ямар онцлог кинонуудад тогсон талаар ярилцгаая. Миний хувьд Роберт Паттинсонтай хамгийн анх Harry Potter and the Goblet of Fire дээр Cedric-ийн дүрээр нь танилцж байсан. This strapping young lad must be Cedric, am I right? Sir. Энэ түүний тогсон 2 дахь бүрийн хэмжээний кино байсан учраас карьерийн хувьд хамгийн анхны том хэмжээний кино нь тэр байв. Cedric зохиол талаас нь нэлээд ач холбогдолтой туслах дүр. Туршлага муутай залуу жүжигчний хувьд илүүчгүй дутуучгүй тоглосон. Гэхдээ Hufflepuff-ийн царайлаг шидэттэн сурагчийн дүр нь түүний хамгийн их танигдсан Twilight-д тоглоход хүргэсэн юм. (2008 онд хамгийн анх Twilight нээлттэй хийж Роберт Паттинсон алдарт Эдвард Калны дүрийг бүтээсэн. Энэ бол түүний хамгийн iconic хэрнээ хамгийн муу дүр байлаа. Харамсалтай нь ихэнх үзэгчид түүнийг энэхүү дүрээр нь одоо хүртэл үнэлдэг. Twilight угаасаа л муу кино. Эдвард Калн ч маш муу бичигдсэн дүр. Мөн Роберт Паттинсон маш муу тоглосон. Гэхдээ энэ түүний карьерийн дөнгөж гараа байсан төдийг үе хангалттай хүнд танигдаж, санхүүгийн хувьд доктортой болоход нь хамгийн том нөлөөг үзүүлсэн. Учир нь Twilight franchise хэдийгээр маш мууч гэлээ, box office-д маш том амжилтыг үзүүлж чадсан. Ингэснээр дан Роберт Паттинсон ч гэлтгүй гол дүрүүдэд тоглосон Kristen Stewart, Taylor Lautner нар тухайн үед гуруула суперод болсон. Энэ үед Роберт Паттинсон Холливуудын царайлаг залуу гэхээс өөр дүр төрөхгүй байлаа. Учир нь Twilight-ийн хугацаанд түүний тоглосон ихэнх бүтээлүүд романс жанрын кинонууд байв. Нэг дүрээрээ эсвэл нэг дүр төрхөөрөө танигдсан жүжигчид цаашид карьераа өөр төрлийн дүрүүд, өөр төрлийн бүтээлүүдэд үргэлжлүүлэн авч явна гэдэг хамгийн хэцүү зүйл. Яг нэг дүр төрхөөрөө үлдчихсэн өчнөө жүжигчид байдаг шүү дээ. Харин энэ үеэр уран бүтээлч талаасаа, жүжигчний ур чадвар талаасаа ч өөрийгөө харуулад амжсан нэгэн бүтээл нь David Cronenberg найруулагчийн Cosmopolis байв. Киноны хувьд үзэгчдийг хуваагдуулж болох ч гэлээ тухайн үедээ Каннын кино наадамд өрсөлдөж Роберт Паттинсон ч өөрийн чадвараа маш сайн харуулж чадсан. Энэхүү бүтээл залуухан тэр бумтан офсоосоо үсээ засуулахаар явж буй адал явдлыг харуулдаг. Киноны ихэнх сцен гол дүрийн лимузин машинд өрнөдөг ба энэхүү дүр нь ирээдүйд Bruce Wayne болоход нөлөөлсөн ч байж магадгүй юм. Ингэж Холливуудын царайлаг секси залуу Breaking Down Part 2-оос хойш ихэвчлэн жижиг инди кинонуудад сайн бичигдсэн, илүү ур чадвар шаардсан дүрүүдэд тоглож эхэлсэн. Уг нь бол дэлхийн хэмжээний суперод болчихсон. Арилжааны кинонуудад тоглож, санхүүгийн хувьд илүү хөгжих боломж түүнд байсан. Гэхдээ Twilight-аас олсон мөнгийг хангалттай гэж үзэн илүү уран бүтээлчийн замыг сонгосон юм. Өөрөө ч Эдвардын дүр төрхөөс салахыг хүссэн нь Twilight-ыг үзэн ядтагтай холбоотой баг. When I read it, it seemed like I was convinced that Stephanie was convinced she was Bella, and it wasn't. It was like it was a book that wasn't supposed to be published. There's a lot of stuff in the Twilight world that doesn't make any sense. It's like, why are they still going to high school? Like up until last year, they're 100 years old. Үзэгчид болон шүүмжлэгчдээс жүжигчний хувьар баггүй магтаалыг авсан түүний эхний кино бол 2014 оны The Rover. Just wanna fight. Ирээдүйд үйл явдал нүрнэх вестерн жанрын энэхүү кинонд алдарт Guy Pearce-тэй хамт гол дүрүүдэд тоглосон. Гэхдээ энэ түүний хувьд дөнгөж эхлэл байсан бөгөөд араас нь Cosmopolis дээр хамтран ажилласан David Cronenberg-ийн Холливуудын амьдралыг ёжуулсан сатир кино Maps to the Stars дахин хамтарсан. Тэрээр үүгээр зохицолгүй алдарт сэтгүүлч, гэрэл зурагчин Dennis Stock-ийн хамтарчилсан кинонд гол дүрийг бүтээж, James Gray найруулагчийн The Lost City of Z туслах дүрийг бүтээсэн. Гэвч энэ бүхэн гэрэлтдэг цус орогч, царайлгаас цаашгүй гэдэг үзэгчдийн бодлыг өөрчлөхөд хангалттай байсангүй. Харин Роберт Паттинсон 2017 онд гарсан Ах トゥ Safety-гийн бүтээсэн Good Time-аар ихэнх үзэгчдийн бодлыг өөрчилж чадсан юм. Кинонд Connie болон түүний оюуны бэрхшээлтэй дүү Nick нар хамтдаа банк дээрэмцэнж дүүнд баригдаж, Connie буюу Роберт Паттинсны дүр нэг шөнийн дотор дүүгээ олж авахар явж буй адал явдлыг харуулдаг. You're fucking incredible. You're incredible. Do you understand?
Киноны төв толгой нь олдохгүй, эмх замраагүй үйл явдалтай, асар их төгшүүрийг мэдрүүлж чадсан маш сайн бүтээл болсон. Роберт Паттинсон ч бүтлгүй, хортой, амиа бодсон, муу ахын дүрийг үнэхээр сайн гаргаж чадсан. Харин энэхүү Good Time гэх кино нь хожим ах トゥ Safety-гийн Uncut Gems бүтгэхэд хамгийн том суурь болж чадсан. Роберт Паттинсон англи жүжигчний хувьд энэхүү дүрээрээ Нью-Йоркийн гудмаар хэсвчлэх дүрийн Queen's accent-ийг үнэхээр сайн гаргаж чадсан. I am better than you. Үгээр юу хэлэх гээд байна гэвэл тэр бол төрөл бүрийн акцентыг маш сайн гаргаж чаддаг жүжигчин. Тэрээр энэхүү чадвараа Good Time-аас гадна хэд хэдэн бүтээлд харуулад амжсан. 2019 оны The King дээр 6 дугаар Чарльз хааны хүүгийн дүрээр маш инээдтэй хошин байдлаар Франц акцент. Your little victory. 2020 оны The Devil All the Time кинонд бэлгийн хүчирхийлэгч номлогчийн дүрээргээд цөөнгүй. Delusions. Blaspheming the Lord in your mind and in your heart for some wrong done to you by another person. Ингэж Роберт Паттинсон өөрийн дүр төрхөө цоошинээр бүтээж, салбартаач, үзэгчдэд ч өөрийн ямар чадварлаг жүжигчин бэ гэдгийг баталсан юм. Энэ хугацаанд мэдээж Роберт Эггерсийн The Lighthouse, A24-ийн High Life гээд сонирхолтой артистик инди бүтээлүүдэд тоглосоор л байв. Ингэж олон төрлийн сонирхолтой сэдвтэй жижиг кинонуудад төрөл бүрийн дүрийг маш амжилттай бүтээн, эцэст нь Холливуудын том төсвөтэй кинонуудад тоглож эхэлсэн. Гэхдээ байдаг л нэг commercial кино бус илүү нэр хүндтэй, чухал ач холбогдолтой бүтээлүүдэд оролцуулсан. Үүний хамгийн ихний алхам бол Кристофер Ноланы Tenet. Time isn't the problem. Getting out alive is the problem. Нолан өөрийнхөө кинонд хамгийн сайн тохирох, мөн хамгийн чадварлаг жүжигчдийг тоглуулдаг. Бодоод үзвэл муу жүжиглэлтэй кино Ноланд огт байхгүй. Мөн өөрөө салбартаа маш том нэр хүндтэй учраас жүжигчдийн хувьд түүний кинонд тоглоно гэдэг нь маш том ад завшаан гэж хэлж болно. Түүний бүтээсэн нийлгэх хүнсэн туслах дүрнж миний хувьд Tenet-ийн хамгийн гоё дүр байсан. What's happened. Which is an expression of faith in the mechanics of the world. It's not an excuse to do nothing. Fate? Call it what you want. What do you call it? Reality. Үүний дараа Matt Reeves найруулагчийн The Batman кинонд гол дүр буюу Bruce Wayne-ийн дүр тоглох мэдээлэл гарч үзэгчид болон фэнүүд маш их эргэлзээтэй, хоёр хуваагдсан байдалтай байсныг санаж байгаах. Гэтэл 2022 онд The Batman кино нээлттэй хийж, тухайн жилийнхээ хамгийн шилдэг кинонуудын нэгд 109-оор багтаж, Роберт Паттинсон ч бидний урамыг хугалалгүй маш сайн Bruce Wayne буюу Batman-ийн дүрийг бүтээж чадсан. I'm vengeance. Харамсалтай нь The Batman Part 2 удаадаараа хойшилсоор одоогоор 2027 онд нээлттэй хийх төлөвтэй байна. Тэгвэл түүний дараагийн алхам, дараагийн шин дүр юу байх вэ гэсэн асуулт Batman-ийн араас гарч ирсэн. Тэр бол мэдээж Parasite киногоор 3 Оскар, Cannes кино наадмаас Palma d'Or хүртсэн, өмнөд Солонгосын кино уран бүтээлч Bong Joon-hoгийн sci-fi comedy кино Mickey 17. Энэхүү киног Эдвард Аштон зохиолчийн Mickey 7 нэртэй номноос сэдэвлэн хийж байгаа бөгөөд Bong Joon-ho найруулагчийн хувьд шинжлэх ухааны зөвлөлт кино хийж байгаа нь анхны удаагийнх биш. Кинод мэдээж Роберт Паттинсон гол дүр тоглож, туслах дүрүүдэд Naomi Ackie, Steven Yeun, Mark Ruffalo, Toni Collette гэх мэт гайхалтай жүжигчид тоглож байгаа байлаа. Bong Joon-ho өмнө нь Snowpiercer, Okja кинонуудад барууны касттай ажиллаж байсан учраас Mickey 17 кинон дээр сая дурдсан жүжигчдтэй хамтрахад харьцангуй амар байсан нь гарцаагүй. Кино 3 сарын 7-нд манай Монголын бүх кино театраа нээлттэй их бөгөөд өмнө нь Улаанбаатар олуулсан кино наадмаар Parasite кино гарч байсныг тооцвол бид бүхэн Bong Joon-ho найруулагчийн шинэ киног анх удаа аль биесээр цаг алдалгүй том дэлгэцээр үзэхнэ. Харин жүжигчин Роберт Паттинсны хувьд Bong Joon-hoгийн кинонд тоглоход биеийн хилэмжээр комеди үзүүлэх нь маш шинэ, өвөрмөц туршлага босныг дурджээ. Нэмээд Mickey гих дүрийн өөр олон хөлбөр тоглож байгаа учраас түүний хувьд шинэлэг, илүү чадвар шаардсан кино болсон гэж бодож байна. Ингэж жүжигчин Роберт Паттинсон карьерийнхаа ихэнх үед царайнаас цаашгүй гэгдэж байсан бол одоо хамгийн шилдэг найруулагч, хамгийн шилдэг уран бүтээлчтэй хамтарч, pop соёлын хамгийн iconic дүр тоглож, орчин цагийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болжээ. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.